За энэ гурвын Цвидени гэдэг дүрм хөдөлгөөн өнөөдөр үзнэ. За Цвидени гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр ямар үед хэрэглэх вэ гэхлээр та ямар нэгэн тийшээ ямар нэг юм хийхдээ хамтд нь бас ямар нэг юм хийн. Далинд нь ямар нэг юм хийн гэсэн үг. Би жишээ нь би дэлгүүр гарахтаа банк орчоод ирээ ч юм уу тий. Юмыг далинд нь хийхийг энэ Цвидени гэдэг дүрмээр хэлдэг гэсэн үг. За хэдүүлээ Японоор нь тэгвэл яаж тайлбарлахыг нь харъя. Асуру токини ишони бимасуру. Гэдэг энийг хийх үед Б ч гэсэн хамтд нь хийнэ гэсэн утгатай байх нь шүү дээ. Ано кикай о цукатте бимасуру. Кикай гэдэг чинь юу вэ? Боломж шүү дээ. Ано кикай буюу агийн боломжийг ашиглаад бийг хийнэ. Хоёр сумаар гэлээ нэг сумаар хоёр талаа бодно гэж ярьдаг те монголчууд. За яг тэрэнд ашиглаад байгаа гэсэн үг. Ямар нэг юмны хажуугаар далиндуулаад тхийн зэрэгцээ гэсэн утгатай. За гол үйлдэл байгаа. Түүнтэй зэрэгцээд нэмэлт үйлдэл хийхийг хэлнэ гэсэн үг. За хоёр дахь үйлдэл нь зорилго биш зүгээр л далиндуулсан нэмэлт ажиллаа. Уул нь бол зорилго нь дэлгүүр гарах байлаа гэж бодоход банк гарч байгаа юм чинь банк орчоод ирья гэж ингэж далиндуулсан үйлдэл хэлнэ гэсэн үг. За тэгвэл хэцүү зогоог нь хэдүүлээ харъя. За доши жишокей нэмэх нь Цвидени буюу доши жишокей буюу үйл үгийн тол бичгийн хэлбэр сүрүү Цвидени, ному Цвидени болно гэсэн. За дараагийнх нь доши таке нэмэх нь Цвидени буюу ямар нэг юмны таке буюу өнгөрсөн хэлбэртэй ишта Цвидени, нонда Цвидени болно гэсэн. За мэши тэгээд но Цвидени гэхээр ямэши дээр сүрүү олцохоор чинь юм хийдэг болчдөг шүү дээ. Жишээ нь бенкё хичээл гэж байгаа тий. Бенкё сүрүү гэхээр хичээл хийх гэсэн үг тийм үү. Тэгвэл энэ жишээ сампо сүрүү буюу сампо гэдэг чинь юу вэ? Алхах, салхинд алхах гэсэн үг. Агаарт гарах, салхинд алхах. Сампо сүрүү гэдэг нь салхинд алхах гэсэн үг. Тэрний сүрүүг нь авангуудаа Цвидени залгана гэсэн үг. Сүрүүг нь авангуудаа но Цвидени буюу сампо но Цвидени, бенкё но Цвидени, риори но Цвидени, риорио сүрүү буюу хоол хийх гэж байгаа шүү дээ. Риори сүрүү. Риори сүрүүгийн сүүг нь авангуудаа но залгаад риори но Цвидени гэдэг. Ингэж хэрэглэгдэх нэ гэсэн үг. За тэгвэл хэдүүлээрээ бүхэн харъя те. За комбини де обенто о кау Цвидени окане о орошимасу буюу кау Цвидени. Кау гэд энэ жишокей маань те. Кау буюу юмыг хөдөлж авах Цвидени. Тэгэхээр эхний гол үйлдэл нь юу байсан бэ? Комбини де обенто о кау Цвидени буюу комбини гэж юу вэ? Convenience store буюу манай Монголын GS25 нөтний үлээ CU энтер шиг тэр комбинийг маань японочууд комбини гэж байгаа. Convenience store-ыг комбини гэж японч нэрлэдэг. Тэр комбинигаас обенто, за энэ обенто бол японочууд яалтчгүй энэ бол маш том соёл. Ерөнхийдөө бол хоолол гэсэн үг. Хоолол гэсэн үг. Тэгэхээр комбини де обенто кау Цвидени буюу комбинигаас хоол авахын хажуугаар энэ хамгийн гол үйлдэл нь байх нь биш тий. Авахын хажуугаар окане о орошимас буюу окане буюу мөнгө хэн тий. Окане буюу мөнгө. За орошимас буюу мөнгө авнаа. Мөнгө ATM-аас авна гэсэн үг. За оканегийн он байхгүй болчих юм бол кин болчихно. Кин гэдэг манай өөрөө голд буюу алт гэсэн үг. За нэг зүгээр би Цвидени Ошиэро Цвидени сүрэмө бодож ошиж авна. Тэрийг зангаа бас энийг дахиндуулаад заачаа гэж хэлсэн. За окей энэ ойлгосон тий. Кау Цвидени нарана. Тэгэхээр окане орошимас буюу мөнгийг ATM-ээс авах нь бас энэ маань нэмэлт үйлдэлээ. Гол үйлдэл нь бол
комбинигаас бенто авах байсан гэсэн үг. За яагаад Окане Орошимас гэдэг энэ байгаа вэ гэвэл ерөнхийдөө бол Японы комбинид ATM-ууд байж байгаа байхгүй юу? Тийм болохоор яг комбини оронгоо бас мөнгө авъя гэсэн утгатай. За дараагийнх нь болохоор Ичижи Кикоку. Ичижи Кикоку шта цуйдэни Америкаでは買えないものを買います。За Ичижи Кикоку гэдэг маань болохоор ичижи гэдэг маань өөрөө юу вэ гэхлээр түр хугацаанд гэсэн үг. Түр хугацаанд ичижи гэхээр түр хугацаанд гэсэн үг. Кикоку гэдэг маань болохоор энэ эхний ханз нь болохоор кайрогийн ханзаагаас харихын ханзаагаас хоёр дахь ханз нь болохоор күний буюу ус орны ханзаагаас тэгээд энийг хамтсны уушрал бол кикоку буюу их орондоо харих гэсэн үг. Их орондоо очих гэсэн үг. Тэгэхээр ичижи кикоку буюу түр хугацаанд их орондоо очсон далимдаа шта цуйтэний очсон далимдаа Америкаでは買えないものを買いますбуюу Америкт авч чадахгүй зүйлсийг худалдаж авнаа. Америкаでは買えないものを買います. Америкт авч чадахгүй кау гэж байгаа шүү дээ. Юмыг худалдаж авах. Тэрийг үүсгээгээд чадахгүй, юмыг болохгүй cannot болох юм бол каэнай болно гэсэн үг. Каэнай. Энийг хэрвээ биш ва байсан бол каванай болох юм бол зүгээр л авахгүй гэсэн үг. Авч чадахгүй биш. Зүгээр л авахгүй гэж өгөөсөх гэсэн хэлбэр. Каэнай болоод ирэхээр болохоор чадахгүй боломжгүй чадахгүй гэсэн үг. Cannot гэсэн үг шүү заяа. Кайнай моно о каймас. Америкаас авч чадахгүй зүйлсийг нь одоо худалдаж авнаа. гэсэн. Тэгэхээр энэ хүн хаанаас ирсэн хүн бэ? Америкаас ирсэн хүн байгаа зү их орнод. За дараагийнх нь болохоор супа икку цуйдэни юбинкёку ни мо ёtte кита буюу супа икку цуйдэни. За икку цуйдэни буюу энэ жишөө бэнтэй икку цуйдэни. За тэгвэл номер 1 асуудал нь юу вэ гэхлээр гол үйлдэл нь юу вэ гэхлээр супа буюу супермаркет буюу дэлгүүр орохын хажуугаар юбинкёку буюу шуудан юбинкёку буюу шуудан нимо ёtte кита буюу ороод ирсэн. Шуудан гарч гэсэн ороод ирсэн. Ягаад шуудан гарч гэсэн гэж оруулж ирж байгаа вэ гэвэл нимо гэж орж ирж байгаа. Нимо. Энэ мог ер нь гэж хэлж байгаа. Тэгэхээр юбинкёку нимо ёtte кита гэхээр шуудан гарч гэсэн одоо дайраад гарсан, ороод гарсан. Ёtte кита гэж энийг бас айгу хэлдэг шүү зөө. За айгу дайраад гарах. Зүгээр ороод гарах гэдгийг ёtte кита гэж хэлнэ гэсэн. За